гэр хүүхдийн урланд зураг гар урлын чиглэлээр сургалтаа явуулаад одоо 8 дахь жилдээ болж байна. Тэгээ дүүрэг харгалзахгүй Сонгойрхон дүүргийн 14 дугаар хороод үйл ажиллагаа явуулдаг хүүхд хөгжлийн чиглэлээр бас олон жил тууштай явж байгаа юм жижигхэн байгууллага. Ихэвчлэн зураг гар урлын сургалтанд хүүхдүүд бол хамрагдж байгаа. Тэгээ үндэсний бичгийн одоо хос хүчтэй холбоотойгоор бид нэр дүүргийн нийгмийн ажилтныг бас үндэсний бичгээр идэвхтэй сурах хандлагын өөрчлөлт гэдэг ч юм уу тэр үүднээс хамтарч ажиллаж байгаа. Тэгээд хүүхдүүд бас үндэсний бичгийг сураасаа гэдэг хүсэл эрмэлзэл байна. Одоо үн төлбөргүй ч гэсэн сургалт явуулах хүсэлтэй байгаа. Бид нар тэгээ хүүхдүүд олон жилийн туршлагаас харахад хүүхдүүд монголчуудын сургалт явуул гэсэн боловч тэр зарыг аваад нэг ч хүүхд орж ирээгүй их харамсдаг. Тэгтээ яг вэ цаг хугацаа шаардлагатай бид нар үндэсний бичгээ одоо ингээд түгээмэл болгоод өөрсдийнхөө хэрэглээ болгоход мэдээ цаг хугацаа их шаардна. Тэгээд ерөнхийдөө нөгөө хүүхдүүдтэй бас ингээд харагдах орчноо өөрсдийнхөө өв соёлоор чимээд өөртөө үлгэрлэхгүй болов мэдээж хүүхдүүд одоо бидний тань штэ. Тэгэхээр өөртөө нөгөө хэрэглээтэй болвол хүүхдүүд аяндаа монголчуудаа сурна гэсэн эрмэлзэлтэй байгаа. Тэгээд хүүхдүүд маань монгол хүүхдүүдийн жишээн дээр хэлэхэд их хвчлэн их айдастай их жижигхэн зурнууд зурж байгаа. Тэгээд тэрийг их томоор цаасаа албаар ингээд том цаасан дээр зурхтай. Тэрийг одоо илэн далангуу өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг тал дээр нь ажилдаг. Хүүхдүүд маань ч гэсэн их хөөрхөн агц гардаг. Тэгээд төлөв шил сууж сурдаг, чөлөө сэтгэлгээг нь одоо задраах, тэр хүүхд өөртөө итгэлийг олж авч чаддсан болов гэж хардیں۔ Тэгээ мэдээж одоо манайд бас алдаа дутагдал байгаа. Тэрийгэ нөхдөг аль болох хүүхдүүдийг нэг зургаар өөрийгөө бас илэрхийлж чаддаг гэдэг одоо жижигхэн үр дүн юу хүлээдэг л дээ. Мэдээж тодорхой хүүхдэд зургаар одоо хүүхдийн сэтгэл зүйг эмчлэх хүүхэд бас цаашдаа нөгөө зургаар бас ингээд ажиллаа зургаар ингээд зураач мэрэгчлэр цаашдаа явах тийм юунд бас зам болж чадах болов гэж ажиллаж байгаа. За хүүхд манайх бол энэ жил 6 сарын 30 хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. Бас хямдрал зарлаад хүүхдүүдтэй нэг бие дагаад амралт одоо зуны амралт эхэлчингүүд нөгөө сурсан хөтөлбөрөө уялдаатай цаашаа ингээд намар 9 сарын 1 гихт ямар ч гэсэн хичээлээ мартахгүйгээр гарын зөвшөрсөн бага материалаа ашиглаад бас үр бүтээлтэй юунууд хийж болохоор хөтөлбөрийг зарлагдсан байгаа. Тэгээ Сонгойрхон дүүргийн 14 дугаар хорооны зүүн талд байгаа. Гэр хүүхдийн урлан хаягтай 3 давхар ягаан байшингийн 2 давхарт нь 9929 5545 гэсэн дугаартай холбогдоод мэдээлэл аваад хүүхдүүдэд бүртгүүлээд явах боломжтой.